За өглөөний мэнд манайхан. За өнөөдөр тэмцээний 2 дахь өдөр баатлын өдөр байгаа. Финал раундын ерөнхийдөө одоо финал өнөөдөр эхлэж байна. За яг одоо цаг 12 цаг 18 минут. За эхний 5 баатлууд ерөнхийдөө гараан дээрээ гарч ирээ зогсчихсан байж байна. За тэгээд өнөөдрийн бааталд за би 19-оор орж ирсэн байгаа. Топ 32-ийн 19-аар ороод ирсэн. Баталтаа гарахад бэлэн болсон байна. Тэгээд тун удахгүй бас би баталтаа гарнаа. За тэгээ манайхаа логтойгоо хамтаа байгаараа. За хэдүүлээ зохион байгуулагчдтайгаа бас уулзцгаая. За манайхаа яг одоо хэдүүлээ X-Boost клубын тэргүүн Төвшинбаяртай уулзч байна. За тэгээд энэхүү тэмцээнийг бас албан ёсоор Эрдэнэт хоттой төв цэнгэлтэхтэй бас маш гоё өргөн дэлгэр зохион байгуулж байна. Ямар ч тач найстай өнөөдөр хүртлийн тэмцээн уралдаанд амжилттай зохион байгуулжаад бас баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд нийт Эрдэнэт хотод оролцож байгаа тамирчдаас баярлалаа. Дархан Улаанбаатар дархан Эрдэнэт гэсэн нийт 62 тамирчин ирсэн байна. Улсын аваргын гараанд. Тий. Нийт 62 тамирчин. За өнөөдрийн байдлаар яг топ 32-од үлдсэн. Топ 42-ийн баатлууд эхлэж байна тий. За Эрдэнэт хотоос ерөнхийдөө нийслэлээс ерөнхийдөө хэр дэмжив? Манай нийслэлээс болохоор юу яасан? Аймгийн иргэдийн урал. Тэгээд Орхон аймгийн засаг даргын хамгаалын газар болон Баян өндөр сум Жарлан сум гэсэн газруудаас ерөнхийдөө дэмж. Тэгээд угаасаа онцгой байдал онцгой замын цагдаа үсгийн ажиллагааны төвгээд бүх ер нь аймгийнхаа бүх удирдлагуудтайгаа ярилцаад ингээд Эрдэнэт хотоо яг төв цэнгэлтэхтэй дотор одоо ерөнхийдөө 3 дахь жилдээ одоо зохион байгуулж байна. Ер нь бол яг энэ цэнгэлтэх дотор зохион байгуулна гэдэг бол бас маш гоё юм байна. Би яг анх удаа бас яг энэ төв цэнгэлтэх дотор ерөнхийдөө ирж үзэж байна. Яг тэмцээнд нь өөрөө орж үзэж байна. Маш сонирхолтой байна. Тэгээд 100 ингээд зохиодог бол бас гоё юм тий. 23 онд нэг Амрал Баатар хийсэн. Одоо энэ тэмцээн уралдаанаа дуусгачаад. Ер нь бол 100-ийнхаа нэг раундыг дахиад эндээ хийх гэсэн ер нь зорилготойгоо манай клуб. Тэгээ угаасаа нөгөө юу юм? Энэ жил ч нэг 26-нд манай клуб 10 жил явахгүй юу? Тэгээд 26-нд Эрдэнэт хотын 50 жил. Тэгээд энийг ухтаж өгөөсөө ингээд бас хийж байгаа. Тэгээд бас тэр утгаар нь бас нэг дахиад нэг Амрал Баатар бас нэг дахиад нэг тэмцээн уралдаа бас зохиох зорилготой байгаа. За ямар ч тач бас өнөөдрийн хүртлийн тэмцээн уралдааны амжилттай зохион байгуулж байгаа найстаа бас баяр хүргэе. Нар хуурдаг ширсэн бас гоё өдөр шиг байна. Тэгээд нийт эдэнчүүд маань нэгдүгээр такс нь гоё фри байгаа. Ямар ч төлбөргүйгээр үзэж байгаа тий. Тэгээд дээрэс нь Улаанбаатар хотоос болон Дархан хотоос бас маш олон тамирчдаас X-Boost-ийн финал раунд тэмцээний гүнзгийгээд бас ирсэн байна. Тэгээд за тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдөр хэдүүлээ ард нь хамтдаа гоё гарцгаая. За тэгээд. За тэгээд блог үргэлжлэсээр манайхаа. Инженер тэмцээн ямар болж байна? Сайхан болж байна. Дулаахан гоё өдөр. Дулаахан гоё өдөр болж байна. Тэгээд дээрэс нь хилэр гараад ирв. 32-д орж амжаагүй. Бодоо ирдэг гэж. Нэрч мэс мэс. Тийм үү? Би одоо гоё нэрээр ирдэг юм уу? Байсаа харагдаад ирсэн да. Гүү байхгүй. Тийм үү? За тэгээд гоё баатлын харъя гэж бодсон. Тэгэхээр одоо найзгаа инженер хийгээд байж хаас. Найзуудаа бүгд нь амжилтсан. Бүгдэнд болох хэмжээгээр чадах хэмжээгээр туслана. Тэгээд би ерөөсөө нэг явгнаасаа л бэртээд ирсэн тий. Нэг зүгээр газар байсан чулууг ууж таарж дуугаглаад. За тэгээд бас амжилт хүсье. Гоё тэмцээн болж шүү тий. Гоё болж байна. Бас гоё юм байна. Гоё болд гэж тий. За ард нараа. Хоёроос шахаа явуулна уу? Очрол хоёр. За урдаас нь шууд ингээ харуулчих. Нараа бомоо очрол хоёрын бат. Дараагийн яваад орж байгаа залуучууд Батлавчаа залуучууд замаар итгэж чөлөөтэй чүгчтэй явж Оп. Срифт Masters клубын тамирчин Момооч. Түнээс Улаанбаатарт Яа гоё шахаж байна.
YouTube-д контент бүтээгч бэлгүүнээр явж байна. За ер нь бол энэ өвлийн раунд 4 тэмцээн дээр манай Усын авраг, Баска, Спортын мастер, за мөн бас Drift King, Усын авраг, Спортын мастер энэ хоёр мундаг хоёр тамирчид маань бас энэ хүү 4 цуврал тэмцээн дээр дөрвөлн дээр нь ерөнхийдөө талбай шүүгчээр ажиллаа. Тэгээ хоёр найзтай ямар ч баяр хүргэжээ. Бас Хүүтэнд яг энэ өвлийн нөхцөлийн яг ийм тэмцээн дээр бас яг энэ гарааны ажлын гэдэг бол чангастай. Бүтэн яг бүх тамирчийг гарч дуустал яг энд бүх зохион байгуулдаг юм тийм. Тэгээд өсгөөгийн хувьд болохоор энэ дөрвөн цуврал тэмцээнүүдээс одоо за энэ тэмцээн ерөөдөө бас гоё болж шүү гэдэг ч юм уу тийм. Стадион дотор одоо Эрдэнэ хотынхоо энэ төв талбай том стадионд нь хийж ирээд маш гоё байдаг. Хүмүүсүүд амар их зорж ирдэг.
Араанда орохгүй шүү дээ. Алин татлаа? Тий, сая 2 доо орохгүй ч гэдэг байгаа. Одоо шууд 2-оор өдөлтөй болохгүй. 2 доо орж байгаа юм уу? Орохгүй аа. Сая 2 доо. Энийг татаад л. Юу энэ ач? Мэдгүй ч ягаад талаа. Одоо шууд 2-оор өдөлтөй болохгүй. Ингээ орохгүй шүү дээ. Одоо шууд үгүй. Орооцоо яасаа өргөж чадах юм уу? Орохгүй сая. Орохгүй ингээд. Орохгүй наа. За. 2-оор өдөлчихөө. Хоёроо шаараа. Хоёр доо орохгүй шүү дээ ингээ сая. За манайха топ 16-ын гараагаа хийлээ. Техникт ерөөхдөө асуудал гараад араандаа хийх, 2 дугаар араандаа хийх гэсэн чи араа маань орж өгдгөө. Бэлтгэлийн үед бас яг ингэж байсан. Тэгээд засаад болчлоо гэж бодсон чи дахиад нөгөө өвчин өдлөөд топ 16-аас топ 8 руугаа орж чадахгүй асагдлаа. За тэгээд Эрдэнэтийн тэмцээн маш гоё өргөн дэлгэр болж байна. Тэгээд эрдэнчүүд маань бас маш олоолаа ирж тэмцээн уралдаанаа үзэж байна. За тэгээд хамтаач үлдсэн бүх гоё батал үзүүлэх тамирчидтай бас амжилт хүсье. За одоо энд нэг 2 машин орж ирж байна. Энэ хоёрыг харуулъя. iDrift-ийн нараа. Ийм гоё батлаараа. За машины араа ерөөхдөө болоо өсөлөд 2 дугаар үедээ тэнцсэнгүй. За дугуйнхын хийг нэмчихэд продлно. За дараагийн гол ширээ. За дараагийн шатны хоёрдугаар 11 айдрын клубын тамирчин Наранбаат шаталжээ. Ясаандо. Susah kan?
Зургаад ирээ. Хинтээ гарсан. Мэдхгүй нэг хүнтэй. Бараа сүгээс уур нүрээ шалтаа байдаг шиг. Харин жоохон шар өдлөө. Миний бүр амар шар өдлөөдөн зэ. Би бүр хоёроор л гаргасан юм. Ингээд бүр ингээд энэ бичлэгэн дээр одоо харагдаж байгаа зүгээр ингээд хийлгэх болохгүй, гуравт нь хийлгэх болохгүй. Тэгээ бүр ингэж хүчээр нэг хоёрт нь хийж араас нь явлаа шүү дээ. Амар зайтай явчих. За хоёул харидөө. Финал раунд гоё боллоо. За ихний гараа гарсан. Ордоо хаашаа хойно хагийн. За энэ явж байгаа машин болохоор шүүгч араас дагаад лайнуудын бүгдийг зоонуудаа авч ийн үү тэр бөмбөлгүүдийг онж ийн үү гэж араас нь хараа явж байгаа. За одоо энэ бөмбөлөг энд харагдаж байна. Энэ бөмбөлгийг бүсөрөө аавна. Тэнд бас байна эхлэл төгсгөл. За тэнд бас уртлын хамраараа бас аавна. Анхан Улаанбаатар хоёрын баатал явж байгаа байна. Айн харж байна уу? Ингээ олж байгаа. За өдөржингөө хөтлсөн чи ямар байна? Тэмцээ хөтлсөн чи ямар байна? Яг албан ёсоор гардаж одоо ганцаараа хөтлөөд үзэж байна. Жохо хэцүү л байна. Ганц нэг тавиурчтайгаа нэрийг хойлцоолж хэлээд байна. Тэгээ устаар гайгүй гоё байна. За. Биднээдээ баярлалаа. Ирж оролцож бас өөрөө давхар ингээ блог хийгээд контент хийгээд тэгээ өөрөө оролцоод айгүй гоё явсан. Эхний гараан дээрээ жохо хоцроо гарцсан болохоос. Харин тийм. Жохо техник асуудал байна. Араандаа болохгүй. Найд дэмжижсэн шүү. Баярлалаа. За энэ хоёр тамирчны байраас солих хоёр дахь гараа. Ордоо айдрыг гэнэ тамирч асан гэж хойно. Ахаас дээрч хашлах. За одоо энд ирэхээр энэ лайныг хэрхэн яаж авах нь хамтдаа харцгаая. Лайнгаа ихсэн орж. Тас. За iDrift-ийн нараа гэдэг залуу. Яа. Чи одоо ер нь баг яг финалд үзэх уу хаа? Үзэх хаа одоо юм үзэн дээ одоо. Алтан төлөө баг үзэх хаа. Чатаач ээ. Мундаг шүү. Яг хажуунаас нь хараад ингэстом бэ тэгстом гэдэг ишим сурж байгаа шүү. Тас гой зөвлөгөөнүүд өгдөг тас баярлаа. Үзэж амжилтсаа. За шинтлэг Дархан хотоос оролцож байгаа тамирчин. За одоо топ 8. Топ 8 дээр хитэ гарах юм. Найстаа очроотой гарах. Очроотой. Өнөөдөр дандаа нотгийн хүмүүстээ тараад байна. Нотгийн номынхантайгаа тэмцээл явж байгаа тэгэл. За амжилт. Баярлалаа найстаа. Гой баатлуудлаар болно шүү дээ. За. Эрдэнэтэйс үү? За Эрдэнэт хотын тамирчин топ 8 доо юу? 16 да хасагдсан. Хасагдсан уу? Хинтээ гарав. X Boost-ийнхаа Наранбаатар хата гараад. Дэжгүй юу? Дэжгүй. Гоё явсан. Уулан гоё явсан уу? Тэ дэжгүй явсан. Даа чи энэ 3 дугаар лайн дээр жоохон тэгшрэлтэй гээд. Тэгээ хасагдчихлаа. Тийм ингээл чөкснөөс өнөөдөр сайн харж байгаа цааш. За амжилт. За баярлалаа. За очирлаагаа түр зогсож байгаарай. За очирлааг одоо яг одоо гаргах чинь тэгээд найстай амжилт хүсье. За баярлалаа. Нутгийнхын залуудаа шинжлэхтэй гаргах гэж байгаа юм байна шүү дээ, тий. За одоо гой батал үзүүлээрэй. Амжилт. За намайг сая батал дээр батарсан дүү маань энэ зогсож байна. Влог дээр ерөөхдөө харагдах сайн юм. Араас нь явж чадахгүй тий. Үлдсэн шүү дээ. Хоёроор л гарах байсан юм ингээд. Тэгтээ гой туршлага боллоо. Тэгээд гой батал араас гой шахсан баха тий. Гайгүй явсан баха. Гайгүй байсан уу? Таны визитээр гарах баха. Сая юу вэ? Хинтээ гарав?
Сая айдрифт яагтай гарлаа. Ялсан уу тэгээд? Гарсан. Одоо 4 рүү орсон. 4 рүү орсон. Тий. Тэгээд угаасаа амар үнэтэй л би гарсан юм байна. За амжилтхан дөө. За баярлалаа. Сайнасаа авч яваарай гэж харуулж шүү. За манай шүүгчнэр бол ерөнхийдөө араас нь яг зоонуудаа авч гин үү авахгүй байна уу гэдгийг бол араас нь маш сайн дагаж явж байгаа. Тэгээд сүүгчээр бас сайн жочр маань бас ажиллаж байгаа. Найзгаа нэг харуулчих та. За амжилт найз. Амжилт. За дагсаа. За энэ лайныг бол ерөнхийдөө урдуура зохиж авах хэрэгтэй байгаа. За маа. За энэ өвлийн тэмцээн маань ерөнхийдөө миний хувьд энд ирээд өндөрлөж байна. Тэгээд машина дараа жилийн үйл болтол ерөнхийдөө бэлдээд хадгалаад тэгээ эх жилийн дөрөв тэмцээнд дахиад хүч үзэхийг болдноо. Тэгээд стикер дээр бас хамтран ажилласан Java Design, за Every Motors, Эрдэнэ найз. За тэгээд клуб баг хамт олон маань. За тэгээд ямар тач техникийн одоо ямар саадлууд бол тэр зүйлүүд бол ерөнхийдөө мэдэж авлаа. Тэгээд дараагийн тэмцээн дээр машин зэрэгээ сайн бэлдэж хагаад оролцох болноо. За тэгээд миний YouTube-ийн хобби түнэг влог маань энд харагдж байна. Бүгдөө хамтдаа subscribe хийж бас дагцгаагаараа. За шилдэг дөрөв тамирчдын батал шүгэн дөрөв ихний гараа гэж байна. За топ дөрвийн ихний гараа дөрөв нараа урдаа явсан. Хоёулаа л мундаг тамирчид.
За уугаа очлаа хоёрын хувьд болохоор одоо хүрлийн төлөө батл хийж байна. Ямараха аврагын төлөө гараа. Нара. Дахоти. Сайн надтай баталдаг дуу хоёр аврагын төлөө. Бат үзүүлж байна да. Адрит Гүнүгийн даварч Нарбатор түүний оноос 2 дугаар 210 дахиад Ямар гоё орж ирд юм бэ? Аврагын автомобиль үнэндээ. Ингээд гараа. Алтын төлөх батал. За түрүүний хоёр батлын хүрлийн үг бол төгсгөл. За гоё тэмцээн боллоо. Стрит 2020 Эрдэнэт хөгдөж байгаа тэмцээн албан ёсоор өндөрлөж байна. Одоо бүгдээ шалтгаан хин нэг дугаар, хин хоёр дугаар, хин өөрийн ур чадвараа сорж оруулдаг ганц эмэгтэй тамирчин тул 60 хэдэн тамирчнаас ганц орсон эмэгтэй тамирчин маань байгаа. Медаль нүрт бүр өөрөх нь эртээ. Сүүгийн маань IC 4 цорог тэмцээний уг нь бол аюу гой чиглэж үзсэн. Аян шагналыг бол шүүгчнэр өөрсдөө ярилцчихж өгдөг байгаа. Тэгээд өрнөсгөл маань
Өргөмжлөл Монгол хөгжлийн спорт аврагчны албаны дэргэд X-Boost клубын жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг Ice Trip 2025 улсын аврах шалралт тэмцээнд тамирчнаар ив зэрэг хурд хүч ахуй цалбараа өөрийн ур чадвараа онцгой байсан тул баяр хүргэж медаль өргөмжлөн шагнаваа. X-Boost клубын тэргуун Төвшин баяр гэсэн байна. Drift Masters клубын тамирчин Баатар хөө. Баяргий. Таныг 65 тамирчин орсон юм байна. Тэгээд Монголын мэргэжлийн спорт аврагчны албаны дэргэд X-Boost клубын жил бүр уламжлалт болон зохион байгуулдаг Ice Trip 2025 улсын аврах шалралт тэмцээнд 65 тамирчнаас хурд хүч авах цам байгаа өөрийн ур чадвараа заажид нэгдүгээр үеийн хамгийн өндөр оноо эзэлсэнд баяр хүргэж мөнгөний шагналд цом медаль өргөмжлөлт шагнаваа. X-Boost клубын тэргуун Төвшин баяр. Наранбаатар Айдрит клубын тамирчин. Хоёрдугаар 11 Айдрит клубын тамирчин Наранбаатар. Нэгдүгээр хамгийн өндөр оноог авсан байна. Баяр хүргэе. Тэсвэрдсэн байна. Баяр хүргэе. Давхарч байна уу? Манай ачаалаг маань жил болгон манай тэмцээнд ирж оролцдог, өнчгүй оролцдог бас нэгэн тамирчдын нэг дандаа л нэг хүзэндээ юмтай гартаа цамтай карманда мөнгөтэй уцдаг тамирч. Өнөөдрийн сан 500,000 төгрөг. За, энэ текстүүд нь адилхан тийм үү? 3 дугаар байр эзэлсэн. Orange Team клубын тэргуун Өвгөр. За баяр хүргэе. За жил болгон ирж бас оролцдог, өвөл зөнгөө ирж оролцдог найзтай маш их баярлалаа амжилт хүсье. Мундаг байсан шүү. Эйгөө 3 дугаар байр эзэлсэн байна. Нуугата баяр хүргэе. 3 сая төгрөг өргөмжлөлт цом медаль. За, очир таваг уугаарийн бааталтай гэвэл аль цэвэр явсан, аль мундаг явсныг шалгаруулсан. Миний жоохон доторж яваадсан. Өөрөө гадарч байгаа бол гэхдээ маш мундаг байлаа. Баяр хүргэе. За, нэгдүгээр өнөөс явах. Өргөмжлөл Монголын мэргэжлийн спорт аврагчны холбооны дэргэд X-Boost клубын жил болгон уламжлалт болгон зохион байгуулдаг Ice Trip 2025 улсын аврах шалралт тэмцээнд амжилт тамирч 65 тамирчнаас хурд хүч хоол самбаагаад ажилласан өөрийн ур чадвараар тэргуун барьсан баяр хүргэе. Өргөмжлөл мөнгөний шагналд цом медаль Тосваа X-Boost клубын тэргуун Төвшин баяр. Айдрит клубын тамирчин Наранбаатар. Наранбаатар нэгдүгээр эзэлсэн байна. Энэхүү энэ тэмцээнд ирж хоёр шагналын эзэн болоод оцгоно. Наранбаатартай ачаа савсаа мөхний хүсье. Монголын анхны дрифт клуб Айдрит клубын тамирчин Наранбаатар 10 сая төгрөг өргөмжлөлт цом медалийг хүртэж байна. За хоёр дарсан манай дахны хашаа дүү маань маш мундаг байсан. Бас яг энэ хоёрын баадлыг хэн нь ойрхон явж байгаа, хэн нь үзүүлбэрээ сайн хийж байгаа тэргээр нь шүүж гаргалаа. За өргөмжлөл Монголын мэргэжлийн спорт аврагчны холбооны дэргэд X-Boost клубын жил болгон уламжлалт болгон зохион байгуулдаг Ice Trip 2025 улсын аврах шалралт тэмцээнд 65 тамирчнаас хурд хүч ахуй цамбага өөрийн ур чадвараа заажид дэд байр эзэлсэнд баяр хүргэе. Өргөмжлөл мөнгөний шагнал цом шорсгоо. X-Boost клубын тэргуун Төвшин баяр. Тархаа тэмч хаашигдээ. Баяр хүргэе. Шагнадын сан 5 сая төгрөг. За, мундаг байсан шүү. Бүгдэд нь баяр хүргэе.
За манайха влогийн төрөд өндөрлж байна. За Эрдэнэт болж байгаа тэмцээнийг бас та бүхэндээ зах зохиос нь влогороо бас үзүүлж харуулж танилцууллаа. Маш олон тамирчид ерөөхдөө тэмцээн уралдааныг зорж ирж оролцож байгаа. За тэгээд тун удахгүй бас хобби түүнийг влогийн маань 30 дахь дугаар та бүхэндээ хүрэх болно. За энэ влогийн өмнө ч орж магадгүй, дараа нь ч орж магадгүй. За тэгээд ямар ч тач Эрдэнэт хотынхаа энэ өвөл 4 цуврал тэмцээн болсон. Дөрүүлэнд нь орлоо. Тэгээд ямар ч тач хичээсэн шүү манайхаа. Тэгээд дараач одоо тэмцээн уралдаанууд удахгүй зуны тэмцээнүүд болно. За зуны тэмцээнүүдэд тамирчид маань бас ихтгэл ажилдаа орсон байгаа хаа. Тэгээд за миний хувьд зуны тэмцээнд орохгүй. Та бүхэнтэйгээ гоё влогуудаараа уулзах болно. Тэгээд YouTube channel-ыг маань бас subscribe хийж дагцгаагаараа манайхаа. Тэгээд зүйлээ өшөө олон гоё гоё контентүүдээр та бүхэнтэйгээ уулзах болно. Тэгээд баярлалаа манайхаа. Баяр та.